За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргье. За тэгээд сайхан хөл хорионд байна уу. За ингээд уламжил ёсоор 200 хүнтэй харьцаад ирэхээр гол ярианд орно. Би бол өнөөдөр энэ хөл хоройг зогсоох талаар өөрийн санал бодлоо хэлмээр байна. За ингээд хөл хоройг зогсоох, эдийн засгийн хор хохирол гэж эрүүл мэндийн хор хохирлоос 5 дахин их хохирол үүсэж байна гэж судалгаа гарсан байгаа шүү дээ. Энэ бол би үнний хувьтай гэж бодож байгаа шүү. Ялангуяа Монгол шиг ийм ядуу буурай орон гинөө, хоримтлал багтаа орон гинөө, ажлын байр багтаа орон гинөө ийм үед хэцүү шүү дээ. За өдрийн мэнд гээд эхэлж जैन. За бүгдээрэнд нь өдрийн мэнд. За шууд ярианд оръё. Одоо 240 одоо найз минь намайг харж мэндэлж байгаа юм байна. Өдрийн мэнд. За хөл хоройгоо одоо зогсоох хэрэгтэй. Бүхэл бүтэн 31 хоног хамаг бизнес зогслоо. Хамаг орлого зогслоо. Хүмүүс үнэхээр хүнд байна. Маш буруу бодлогууд хийгдлээ. Энд дээр би нэг зүйлийг хэлмээр байна. Ер нь хатуу хөл хорой гэдэг чинь хүн зөвхөн гэр бүлээс нэг юм уу хүн одоо 7 хоногт нэг юм уу 2 удаа дэлгүүрээс юм худалдаж авахыг л хэлдэг шүү дээ. Гэтэл манайх яасан гэхээр бүх хүмүүс чөлөөтэй гараад бие биенийхээр ордог, явдаг. Ийм хөл хорой ингээд 31 хоног хийчихэж байгаа байхгүй юу? Эн чинь болохгүй шүү дээ. Нэг хүн гэртэл байж ах хэвээр тэр гэр бүлийнхэн. Өөр айлд очиж болохгүй. Хөл хоройны дэглэм бол тийм байхгүй юу? Гэтэл гараад дуртай газар руугаа явдаг, дуртай газар руугаа очичдаг, хэн нэгнийдээ ингээд нэг очоо суучдаг, нийлээд хөдөр тоглоод ингээд байдаг. Ийм хөл хорой бол байж болохгүй байхгүй юу? Тэгэхээр хөл хоройгоо бид нар бас жаахан буруу ойлгоод байна. Нэг мөсөн хатуу хөл хорой хийвэл хийх шиг хийгээд хумих шиг хуних ёстой байхгүй юу? Тийм юм хийхгүйгээс энэ алдаа гарч ийн шүү. Энэ эрүүл мэндийн яамны нөхдүүд үнэхээр мэдлэг муутай, арчаагүй, жул байна. Худлаа юм хийгээл pop rodл гинүү альсгүй бол баахан ийм үжил суртлын юм л явуулаад нэг юм хийж байгаа гэдэл нэг баахан худлаа юмаа давтаад л яриад л амтэн хүний худлаа айлгаад байгаа болохоос яг ажлаа бол хийхгүй байгаа шүү. Тийм учраас энэ эрүүл мэндийн яамны нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой юм шүү. Тий. Хөл хоройг маш буруу хийсэн. Энээс болж иргэд эрүүл мэнд, бизнес, орлого бүх юмараа хохирсон. Гэтэл өнөөдөр яасан? Яг өнөөдөр одоо 32 хүн Улаанбаатарт ингээд одоо халдвартай гэж гарч байна. За тэгээ ганц одоо залбирах юм юу гэвэл энэ нөгөө өмнөх халдвартай хүмүүсийн ойрын халдвар байгаасаа ямар нэгэн голомт биш байгаасаа л гэж одоо бодхоос өөр арга алга. Хэрвээ ямар нэгэн шинэ голомт үүссэн бол энэ хөл хорой чинь дахиад үргэлжилнэ. Тийм учраас өнөөдрийн Улаанбаатарын 32 минь борхон минь зүгээр л одоо нөгөө халдвартад байгаа хүмүүс л одоо хяналтанд байгаа нөхдүүд тэр л одоо юу гэдгийг позитив одоо эерэг байгаасаа тий шинээр голомт бити үүсээсэй л гэхээс өөр одоо арга алга. Маш буруу бодлого явуулж байна шүү. Тий. За дээр нь нэмээд одоо энэ хөл хоройг нэгэнт тогтоож 31 хоног ард иргэдийг мөнгөгүй орлогогүй байлгасан юм чинь өхөн олгороо өгөөч. Шахмал төлшийг 50% хямдрууллаа гэдгээс илүү юм хийхгүй байж болохгүй. Тий. Тэр сая төгрөгөө өгөөч. Би энэ сая төгрөгийг бэлнээр өгөл гэдэг юм өрх болгонд. Тийм учраас байнга энийгээ би хэлмээр байна. За хөл хоройгоо зогсоо. Энэ 11 гээд өнөөдөр тэр ерөнхий сайд хөл хоройны асуудлаар шийдвэр гаргахын гэсэн олон түмэн найз нараа давлгаалаач, сандлаа бичээч, контент гаргаач, юм хийгээч залуучуудаа сошиал дээр одоо эсэргүүцлээ илэрхийл санал бодлоо хэлээч. Тэгэхгүй бол айгүй бол ахаад одоо 10 хоногоор хөл хоройг сонгочих магадгүй шүү дээ. Тийм учраас нөхдөө тий бид нар зүгээр байгаад байвал яг л нөгөө
хон шиг төхөөрөөд байна штэ. Тэ? Буруу ажиллаад байна. Тэ? Хариуцлага тооцохгүй байна. За, нөхөн олгороо авъя хөөе. Тэ? 30 хоног хоригдлоо. Бизнес байхгүй боллоо, ажилгүй боллоо. Тийм учраас одоо нөхөн олгорт юу хэрэгтэй би дахиад хэлье. Шахмал төлшийг одоо 50% үнэгүй болгосон бол одоо үнэгүй болгоо. Тэ. За, цахилгааныг үнэгүй болгоо. Бүр эх 6 сар хүртэр. За, дулаан орон байр энэ барилгаас дулаан битгий аваач. Та нар энийг одоо мөнгө гаргахгүй хийж чадна. Цахилгааны үн төлбөр битгий аваач. За, тэгээд бусад одоо газрын төлбөр чөлөөлөөч. Үйл хөдлөлийн төлбөр одоо татварыг чөлөөлөөч. Эх 6 сар хүртэр. За, 1 сая төгрөгөө авъя хүмүүсээ хөөе. Энэ хөл хорой гэдэг чинь одоо биднээс болоогүй юм шүү. Монголчуудаас болоогүй юм шүү. Урагшгүй удирдагч нараас болсон шүү. Эрүүл мэндийн яамныхны буруу бодлогоос болсон юм шүү. Тэдний буруу бодлогоос болж ард иргэд бид нар хохирох ёсгүй. Эн чинь давагдшгүй хүчин зүйл биш шүү. Тэ. Эн чинь одоо болж одоо байх энэ ийм хөл хорой тогтоохгүй байж болох байсан. Тэ. Энэ вирус чинь нэм явдаг. Биднэрт одоо мэдэгдэхгүй өөрөө хүрээд ирдэг юм биш. Эний чинь алдсан. Дэлхийн улс орнууд аль дээрүүд одоо алддгаа алдаад дараагийн арга хэмжээгээ аваад ингээд дуусах шатанда явж байхад манайх одоо алдчаад ингээд сандраа гүйж байгаа байхгүй юу? Тэ? Монгол шиг ингэсэн ийм улс орн энэ дэлхийд байхгүй. Тэ? Үнэн шүү, тэ. Монгол шиг бүр ингэж гадаадад иргэдээ хаяад одоо болт гадаадаас аваагүй хэдэн мянган монгол хүн зовоод байж байна. Тэ. Гадаадад иргэдээ хайснаас болоод бөөгнөр л үүсээд тэрийг авч чадахгүй бүгдийг нэг дор холиод нийлүүлээд тэрнээс болж халдвар алдсан шүү бас. Энэ 21 хоног гэдэг дэлхийд байхгүй би тэгж дэлхийд байхгүй гэдэг үгийг анх гаргасан шүү. Дэлхийд байхгүй шинжлэх ухаанч биш энэ муухай худал хуурмаг юмнаас чинь болж энэ их бөөгнөрл тэр их гадаадад хүмүүс олноороо гацж дотоодод байгаа хүмүүсийн шинжилгээ бүх юм чинь ингээд давхцаад нийлээд ингээд оочор дараалал үүсээ тэр инх саран гэдэг дээр чинь бөөнөр нь аваачиж хориод ингээд хорио цорын дэглэм алдсан шүү хөөе. Иннээс чинь болж энэ буруу бодлогоос чинь болж энэ дотоодод ковидыг алдсан нөхдөө энэний одоо хор хохирлыг төлөх хэрэгтэй байна. Энэний хариуцлагыг хүлээлгэмээр байна. За тэгэхээр энэ вирусын талаар би нэг зүйлийг хэлье. Энэ бол ханиадны вирустай маш төстэй вирус шүү. Тэ. Нэг онцлог нэг жаахан арзгар тэрийн титэм гэж нэрлээд байгаа. Ийм л учиртай юм. Тэ шинэ юм байгаа. Тийм учраас эн чинь бас хүмүүст тэ дархлаа байхгүй байгаад байгаа. Ялангуяа гадны хүмүүст. Монгол хүмүүст бол дархлаа ер нь байгаа шүү. Бид нар чинь ийм ханиадны төрлийн вируст олон одоо вирус дарлагдсан хүмүүс. Нийт бол ханиадны төрлийн одоо H1N1 төрлийн инфлюенза гэдэг нэртэй ийм вирус 400 гаруй байдгийм шүү. Тий. Энэ 400 гаруй вирусээр чинь бид нар одоо ихэнхээр нь өвдчихсэн, ихэнхт нь ингээд дархлаа суучихсан ийм төрлийн вирус орж ирэхэд нэг хөнгөн тусаад ингээд өнгөрөөд байгаа байхгүй юу? Түүнээс биш эрүүл мэндийн яамныхан эмчлээд байгаа юм байхгүй. Энэ дэлхий дээр энийг эмчилдэг эмчилгээ байхгүй. Өнөөдөр Америкт 2500 хүн өдөрт үхэж байна. Эмчилгээ байдаг бол тэр хүмүүс чинь эдгэрсэн, эмчилсэн байгаа. Тийм. Энэ вирусыг чинь антибиотикоор эмчилдэггүй юм. Тийм. Энэ чинь яг C вирус гэдээ бид нар ярьдаг, B вирус элэгний гэдээ ярьдаг. Энд чинь тохирсон H1N1 гэдэг эм гаргасан шиг яг тийм эм гаргаж байж энийг чинь эмчилдэг. Одоогор тийм эм гараагүй байна. Ханиадны вируст гараагүй байна. Энэ ковидын вируст гараагүй байна. Хамгийн зөв юм бол одоо энэ ард иргэд өөрсдөө зай барих, амны маск хийх, гадуур дотор явахгүй байх, хөгшөд одоо бие султаа хүмүүс энэ тэрүүгээр холхихгүй байх, аав ээж хамаатан садандаа элдв юм авчрахгүй байх энэ эрсдлийг л одоо хамгаалж чадвал ингээд энэ вирус чинь явахгүй юм байгаа. Монгол шиг цөөхөн хүн амтай
тархаа бутархаа амьдэрдэг ийм газар энэ хөл хорой шиг ийм юмыг хийхэд маш амархан гэд би маш олон хэлж байгаа шүү дээ. Тэ? Одоо дарханд хумээд авлаа гэж байна. Гэхдээ дархан чинь ерөөсөө л 120 мянган хүнтэй шүү дээ. Тэгээ тэрнийх нь ихэнх нь одоо бараг 70-80% нь гэр хороолд амьдэрдэг. Тэ? Тэгэл эний чинь хэдхэн газар нь одоо карантинлал хөл хорой зогсооход тэгэд болчихж байгаа байхгүй юу? Тэ? Гэтэл энэ нэг ганц сая хүнтэй Улаанбаатар хот дотроо хөл хорой тогтоосон нэртэй гэд хүмүүс нь гараад бие биенийхээ очоод ингээд чөлөөтөө явж орж гардаг. Ийм хөл хорой тогтоохоор чинь эн чинь ингээд байгаад үргэлжлээ салахгүй байгаад байгаа байхгүй юу да. 30 хоног дотор олигтойхон хөл хоройгоо тогтоогоод бариад авах юм ингээл тэ байгаад байгаа байхгүй юу. Энэ чинь маш хариуцлагагүй муу ажиллаж байгаагийн шинж байхгүй юу да. Тэ. Одоо тэгсэн чинь ахаад 20 хоног 19 хоног дээр нь монгол хүмүүс илэрч байна. Ялангуяа одоо залуу хүмүүс тэгж илэрч байна гэдэг бас нөгөө худлаа юм яриад эхэлсэн байна. Одоо болиоч нөхдөө энэ мөнх сайхан гэдэг эрүүл мэндийн яамны нэг хогийн шаарт төр нь одоо хариуцлага тооцдгүй юм уу? Ямар ч мэдлэггүй жол бүр өстө юм ч одоо сэтгэж хэлж шийдэж чаддгүй нэг ийм амтнаас олж Монголд хүмүүс чинь бүхэд бүтэн 30 хоног хөл хоройнд орлоо штэ. Тэгээд энэ хөл хоройноос болж энэ ковидоос болж учирж байгаа нийгэм эдийн засгийн хохирол нь эрүүл мэндийн хохирлоос 5 дахин их байна гэж байгаа штэ нөхдөө. Энэ хохирлоо та нар тооцооч тий. Энэ хүмүүс чинь орлогогүй болоод цалингүй болоод амьдрал нь хэцүү болоод бизнес нь унаад шатаад ингээд дампуураад ирэхээр цаашаага яаж амьдрах юм бэ? Энэ ханиад нас чинь ингээд өнгөрнө. Тийм биз? Туулах нь туулаад, давах нь даваад, тусах нь тусаад ингээд энэ дэлхийд даяараа өнгөрнө. Эцсийн дүндээ эргээд бид нар чинь мөнгө, санхүү, бизнес, ажлын орлого энэ компаниуд маань юу болж хувирах юм бэ? Энэ чинь хамгийн бас чухал юм шүү дээ. Тэ? Гадаадын улс орнууд бол энэ улс орныхаа эдийн засаг энэ хүмүүсийн орлогоо хамгаалж авч үзэх гэж л оролдоод байгаа шүү дээ. Түүнээс биш ингээд хөл хорой тавих шиг амархан юм байхгүй шүү дээ. Хөл хорой сул байгаа тэнд ингээд өвчин тусаад ингээд байгаад байгаа чинь тэр бизнесээ бодоод хүмүүсийн орлогыг бодоод байгаа байхгүй юу да. Тэ? Түүнээс ч одоо нэг муудаа тэнэгдээ энэ одоо Америкт хүмүүс өчнөө одоо өвчин тусаад ингээд альсгүй Европт байгаад байгаа юм байхгүй шүү дээ. Гэхдээ Солонгост хүртэр өдөрт одоо 300-400 гараад тусаж байгаа шүү дээ. Гэхдээ л тэд нар чинь одоо хөл хорой тогтоож яа юу гэхээр 21 цагаас хойш хамаагүй үтээ яваад бүр олноороо битээ цуглараад тиймэрхүү юмыг л хасаж воогоод байгаа болохоос нэг нэгээрээ жижиг нэгээрээ ингэж явдаг юм чинь бас тэд нар ард иргэдийнхээ бизнес орлогыг бодоод байлгаад байгаа шүү дээ монголчуудаа төр засгийнхаа. Тэгэхээр одоо монголчууд мань давлгаал төр засгийнхандаа хүрий үгээ хэлий тийм биз цөмөрөө тэмцээ тэмцэхгүй бол энэ ч одоо Монгол улс бүх талаараа дампуурж байна. Тэр шүүх засаг л яаж дампуурж байгааг яаж одоо энэ баян Монголын байгалийн баялагийг идэж уусан нөхдүүд шүүхэд хээл ахуул өгөөд хэдэн тэрүүмаар нь амаар нь гартч ихэд өнөөдөр ялаас одоо завшиж байгааг тий сүүлийн 2-3 хоногт бид нар харлаа штэ тий одоо өнөөдөр Монголын эдийн засаг бизнес яаж унж гин хүмүүсээ тий орлого нь яаж тасалдж гин хүмүүс чинь одоо баларч штэ яг үннийг хэлэхэд тий тэгэхээр энэ жижиг дунд бизнес эрхлэгчид тэр хуваарай бизнес эрхлэгчид тэр энд тэнд одоо халтур хийж ажил хийдэг хүмүүсийн бүх бизнес унтцаан хувь зогсцоон энэ минийг одоо болиулмаар байна тий. Тэгэхээр одоо өнөөдөр давлгаал нөхдөө хариуцлага тооцын нөхдөө нөхөн олгоороо авъя нөхдөө за ингээд бүгдээрэнд нь эрүүлэнхийг хүсье шеэр хийгээрэй найзуудаа өнөө орой би лайв явуулж нөгөө зүүр цэцэн үгийнхээ юмыг ярин шүү тий. Найз нар минь те цөмөрө тэгэхэд эргээд уулзъя. За баярлалаа. Шеэр хийгээрэй. Дэмжээрэй. Давлгаалаарай.